хүчирхийлсэн гаж донтон миний нутгийн газар шорооноос алга дармыг биш 457.3 гагаар нь хүнслээр хордуулсан нүүрстэй хамт газрын гаваар оржээ. Ард түмтэйгээ адилхан зандан шатар юм. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 55 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Нүүрсний эхний сонсгол нүүр улааж нүд бүлтлэх баримтуудаар дүүрэн болж өнгөрлөө. Хүрээний бузрыг уудлвал далай гэдэгчлэн хүрэн нүүрсний сонсголын үеэр дэлгэгдсэн булаа баримтууд бузгаа их тул бүгдийг нь биш заримыг нь онцолж байна. Өмнө говийн хамбогд сумын дарга нэхийд бурхан гуугаа гүйч данжаад хүсэхэд нэг биш 38 даашин хүүгийн пүүсэд миний нутгийн газар шорооноос алга дармыг биш 457.3 гагаар нь өгсөн байна. Нэг олгосон захирамжаар олгосон газрууд нэг зах зээлийн дээр нэг ган нэг тэрбумаар зардаг гэдэг хаштай илтгэж байгаа бодлого хэрэгтэй. Одоо нийтийн юм дээр одоо хамаагүй байж болт юм болдгүй би бас сайн мэдэхгүй энэ бол сони нэгдээд ачаа судлах гэж харж байна. Гадаадын иргэн компани газар эзэмшихийг хоригддаг хуулийг газар дээр дэвсэлж газар олгосон нэхийд биш торгонд бөмбөрөх болж хөрөнгө оруулахын үсч зузаарсныг хөрөнгө оруулахын мэдүүлгээс нь харж болно. Газар зарсан мөнгөө Монгол Ардын намын хэн гэдэг албан шалант өгдөг гэсэн. Нүүрс тээврийн 300 гаруй компани бол цөмхөнд явжсэн тэр үед бол хэтар ноцтой хуулийг зөрчичээд их зоригтой байна та. Гэр бүлийн орлого нь 2021 онд 28 сая байсан бол 2022 онд 97 сая. Малын үнэлгээ нь 232 саяас 629 сая. 1600 м2 газар эзэмшдэг 3 машин нь 5 болж үржжээ. Улсын хурлын экс гишүүн ажнаа химээх морь биш хүн Батэрдэн жижиг 5 толгой химээх орон нутгийн өмчит компани хэрхэн эзэн суусан архив баримт алга болсон байна. Энэ архивын материалууд одоо ийм дутуу тэгээ яах юм бэ? Бид нар чинь ер нь сонсгол хийх шаардлага байна уу? Ийм одоо материалгүй юм дээр яах юм бэ гэдэг. Энэ ингээ хараад байхад бол ерөөсөө Батэрдэн хувьцаа эзэмшигч ажиллаж явах үеийн материалууд бүгд устгагдсан юм шиг харагдаад байна. Эсвэл өөрөө устгагдсан юм уу? Эсвэл яатсан гэдэг. Үн эртний үйс хадан дээрх бичээс цагийн урт түүхийн тоосны цаанаас олддог бол Ажнаа Батэрднийг төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар томилсон 20 дугаар зууны хурлын бичиг баримт байхгүй байна. 10 гаруй жилийнх нь бүх бичиг баримтууд нүүрстэй хамт газрын гаваар оржээ. Манай компани нь бол устгачдаг юм биш. Та нар аймгийн архивд өгөөл устгачдаг юм уу? Компани тэгж болдго юм уу? Орон нутаг буюу өмнө говийн иргэд 51% давуу эрхтэй байтал жижиг хувьцаа эзэмшигч 19.78%-тай Ажнаа Батэрдэн тузынхан дарга болсон. Батэрднийг тузын дарга болгосон хурлын тэмдэглэлж байхгүй. Яаж ийм юм болсныг санах хүнч байхгүй байна. Орон нутгийн 5-7 захирлаар Батэрдний үеэл туслахнаар ээлж дараалан ажилласан. цөмөрөл ерөөсөө ингээд чөлөө зах зээлтэй арчилсан Монгол улсад хаач өөртөө эвлэлд нэгдээд компани байгуулад гэрээ хийх, нүүрс тээвэрлэх, олборлох юу нь буруу байгаа юм бэ л гэж би бодож. Юу нь буруу байгаа? Айлхвар багасмаар төвчмөр байгаа. Би ямар нэгэн насандаа худлаа яаж хулгайгүй бэ? Босоо Ганбаатар суусан газраасаа мөнгө атгаад босдг нь нүүрсний сонсголоор нүдэн ил боллоо. Бүтэн 24 цаг босоогоороо эх орны хөрс шороо хуу хайрлагч Ганбаатарын эхнэр Тунгалгийн Болор Аграмт компани улсын 22.8 тэрбум төгрөгөөр хөрс хуулаад хайсан байна. Миний хань нэг өөр компани байгуулсан юм шиг байна гэж байна. Би бол ор үндэсгүй хотлаа гэж. Гэртээ хөөхтэй хараад 20 жил байж байгаа миний хань одоо яг тиймтэй байхгүй. Камерын өмнөх Босоо Ганбаа, Ясмин дээрээ Сууга Ганбаа, бүр Хивтэй Ганбаа байсан байна. Босоо Ганбаа Эрдэнэс 5 толгойн захирал асан ган хуйгийг хивтэйгээр нь ч хамаагүй ордонд авчирч сонсголд оролцуулахыг хүссэн ч өөрөө хивтэй байдалд ороод байна. Сайд дарга нар улс төрчид хулгай хийсэн Эрдэнэс 5 толгойгоос сүм шаацсан л гэж бодож орж ирсэн. Би бол одоо 20 жил хамаг бүгд суурсаа шалгуулсан юм тийм шүү. Хууль зүйн дотоод иргэний сайд Инх баяр улсын хурлын гишүүн Ачааг ган хуйгийн ах дүүг ордонд оруулж сонсгол өмүүлэхийг санаархсан гэж хэлсэн. Харин Ачаа би биш Ганбаатар шүү гэж заасан гурвалжин дөрвөлжин юм болж өрнөлөө. Өчигдөр ган хуйг гишүүн ган хуйг захирлын бас аргэрийн төлөөллийг Ачаа гишүүн тэрийн ордонд оруулж хэвлэл мэдээллийн зохион байгуулалтын акцаар одоо дуудаж над руу хөвлийн акц хийсэн. Юу гин вэ? Ган хуйгийн дүү төрөл төрөксийн авчир төрийн орд мэдээлэл хийлгэсэн гэж байна. Энэ уваагүй юмнууд надаас уучлалт хүсээрэй. Ганбаатар гишүүн энэ хүмүүсийг авч ирж тэр
Улсын хурлын гишүүн Ачаа, X-Юг Баттулга, улсын хурлын X дарга Инх болт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргасан ганц сүхнаар туслах зөвлөх төрсөн ах トゥ нар нэгдмэл сонирхолтой этгээдүүдийнхээ нэр дээрх Эрдэнэс Mining, KHK, TVTrans зэрэг компаниудаар дамжуулан нүүрсэн цагаан цамцныхаа захыг харалтал гар хөлөө дүрсэн баримтууд ч сөхөгдлөө. Нүүрсний 17-гийн 1 улсын хурлын гишүүн Наранбаатар орон нутгийн 5-7 төлөөлөл удирдах зөвлөлийн дарга багтаа 2009 онд Land Cruiser 105 машин бэлгэнд авсан байна. Авилгатай тэмцэх газар нүүрсний 17 хулгайч зарлахад Наранбаатар нэрлэгдсэн боловч улсын хурлын гишүүд товчлуур даран ордондоо авч үлдсэн. Өмнө говийн иргэдийн өмнөөс нутгийн хишгээ аймгийн дарга нь хүртсэн байна. Аймгийн дарга нь ард иргэдийнхээ өмнөөс ая тухтай шин тэрэг хөлөглөж авшиг буйныг нь авчихсан байна. Тузын гишүүн болон ерөнхий нэгтлэн бодогч тузын тогтоолоор бол дараах буцалтгүй тусламж дэмжлэгүүдийг олгож ирсэн байна. За үүнд 2009 онд тузын даргын Наранбаатарт Land 105 машин Хүний балчир хүүгүүнийг хөдөөхээр хууран аваачиж хүчирхийлсэн гаж донтон өмнө говийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч асан цаг өрнөх 31.4 мянган доллараар нэлаалгасан байна. Тузын гишүүн цаг өрнөхөд 32.4 мянган доллар. Мөн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Ажнаа Батэрдний хамаатан Төвшинбаяр Lexus 570 машины буцалтгүй тусламж авч буйны даллаг авахулсан байна. За тузын дарга би Төвшинбаярт Lexus 570 машиныг тус олгож ирсэн байна. Эрдэнэс 5-7 захирал асан ганц худагт хоригдож байгаа ган хуйгийг хүнслэлээр хордуулсан. Бид нь 9200 дахин их хорт бодис байгаа гэж Ордонд Ачаа Ганбаатар нарын оруулсан ар гэрийнхэн нь мэдгдсэн ч шүүхийн шийдвэрийнхэн үгүйсгэлээ. Одоо хоол байд юм уу, юугаар байдгийг хүнсэл гэдэг хорыг хүний биед ингэж маш их хэмжээгээр гарч ирнэ гэдэг нь санаатаагаар хордуулах гэсэн санаатаагаар одоо хүн алах гэмт хэрэг гэж бол гэр бүлийн зүгээс үл үзэж байна. Би одоо ар гэрийнхний өгсөн мэдээллийг няцаах гэдэг. Энэ Батулгын гаа хуй гэдэг хоригдогчийн эрүүл мэндийн асуудал бол хэвийн байгаа гэдгийг албан ёсоор бас та бүхэнд хэлжээ. Нүүрсний босс хүнслэлээр хорцсон эсхэнд батлагдаагүй ч нүүрсээс гаргасан шахмал түвшинд хотын 1.4 сая хүн хордож байна тодорхой байна. Улсын хурлын дарга Зандан шатрын гялгар хар гутлаараа гойсон зураг сошиалд төгж алхдаг даргын байна шүү гэдэг суртал ухуулаг тарлаа. Их хурлын дарга мөртлөө яг хүн шиг хоёр хөлөөрөө алхдаг алхахааргүй гялгар гуталтайч гэлээ асар энгийн ард түмтэйгээ адилхан Зандан шатар юм. Төвчрлийн X сайт Сүхбаатарыг Цавчаа ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татан хилээр гарахыг нь хориглосон байна. Хуульд Сүхбаатар ордонд сэтгүүлчдээс зүгтсэн ч мөрдөгдөн шалгуулахаас бултаж амжсангүй. Төвчрэл хариуцаж байхдаа буйны цуваа төгжөө үүсгдэг гэж бурхан болоочдыг буруутгаж үтсэн. Харил хатгалдаг газар хотын төвд ингээ байх нь зохимжгүй юм аа. Тэгээ ер нь төгжил нөлөөлдөг асуудал мөн үү 1 3 5 дахь. Тэр оролт дэмий сан маш бага. Тэгээ одоо манай энэ орон сууцны оролтууд дээр нэг булан эргээд бараг байдаг. Тэгээ тэрийгэ бодож одоо хүмүүс хаавс эмийн сан хөөцөлдөж иш тийшээ явдаг. Гэр хороололд эмийн сан байдаггүйгээс төв рүү явж бүглрүүлдэг гих зэргээр ярьж байсан ч шинийн үнээр хуучин гараар гагнаж сантехникийн турбаа зоосон Цавчаа ногоон авчирснараа өөрөө буруутаад байна. Нууч хаасан тендерээр 400 хуучин автобусыг 320 тэрбум гэж үнэлсэн бол ил шалгаруулалтаар 600 шинэ автобус 150 тэрбумын үнэтэй байгааг харьцуулж байна. Сүхбаатар сайдын суудлаа өгч улсын хурлын гишүүний сандал дээрээ тухлаад үлдлээгээд хохирол нөхөгдөж хотын иргэд хүлдүүжлэх унаа сольж авахгүй юм. Монголчууд оюун ухааны чадамжаар дэлхийд айрагддаг гэж уянгалан омогшиж ухасхийн биесээ өргөмжилдэг нь олон улсын шалгалтаар худал болох нь илэрч Монголын боловсролын салбар муу дүн тавиуллаа. Боловсролын салбар муу авсан дүнг боловсролын сайд инх амгалан итгэл төгс танилцууллаа. За энэ үзүүлэлтээр бид нэр PISA-гийн 22-д Монгол хүүхдийн 64% нь одоо унших чадвар эзэмшээгүй гэсэн үр дүнтэй гарч байна. 100 хүүхдийн 60, 10 хүүхдийн 6 гэсэн үг. Сургалтын амжилтын олон улсын PISA үнэлгээгээр 10 монгол хүүхдийн 6 нь унших дүгнэх чадваргүй нь илэрлээ. Азийн үе тэнгийнхнээсээ 2.5 жилийн дэлхийн хүүхдүүдээс 5 жилийн хоцрогдолтойгоо мэдэж авлаа. Монголын хүүхдүүд тоондоо гавал биш гавихгүй байгааг ч илчиллээ. 2 хүүхдийн нэг нь суурь төвшөндөө ч хүрэхгүй байна. Дэлхийн үе тэнгийнхнээсээ 2.3 жил, Азийн багчуудаас 1.2 жилийн хоцрогдолтой. Байгалийн ухаанаар ч барагтай дүн авч, Азийн дунджаас 1.8, олон улсаас 3 жилээр хоцорч явна.
Шок мэдээ хошинтой нэвтрүүлгийн 55 дахь дугаартаа хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.